За хай манайхан галзуу кино сувагтан тавтай морилцгоо. За энэ удаад блогийнхан та нартай ярьж өгөхөр сонгосон кино бол гараад удаагүй байгаа. Even if this love disappears tonight. Гих энэ галзуу киног ярьж өгөхөр сонголоо. Баруун жоохон даруухан дээр тавьсан байгаа шүү. Ягаад гэхээр энэ кинондроос хамаагүй тэгж цоглог байж болохгүй юм л да. Тэгэл нэг тийм очиртай байгаа шүү заяа. За тэгээд энэ галзуу киног 100% дээд зэргийн Japonica сортын будаагаар хийсэн премиум ангиллын эрүүл снэк Messi-тэй хамтран хүргэж байна. Та нар маань subscribe дараагүй болсоо ба дарцсан бол лайк дарахтал тэгэл болоо явчих юм. За тэгээд хэдүүлээ энэ галзуу киноны тайлбартаа орцгоё. Заахлах сургуулийн 2 дугаар ангийн сурагч Хан Соён өөрийнхөө бичсэн тэмдэглэлийг уншиж байгаагаар кино эхэлнэ. Охин осолд орсноос болоод ой санамжаа алддаг эмгэгтэй болсон байж. Тэм учраас охин өглөө бүр өөрийнхөө бичсэн тэмдэглэлийг уншиж ослоос хойш болсон явдлыг мэдэж авдаг байна. Нэг өглөө Соён урдын адилаар сургуулийнхаа автобусанд суугаад явж байлаа. Тэгсэн сургуулийн автобус огцом тоормзолж Соён унах шахна. Хажууд нь зогсож байсан залуу тэрнийг тэрвэрч авах гэсэн ч амжилгүй үснээс нь зулгаагаад тогтооно. Нөгөө залууч хөрхи үүндээ сандарч ээрч мууран байж уучлал гуйсан бол Соён юуж болоогүй юм шиг л үсээ засчхад буцаж зогслоо. Сурагчийг Ким Живон гэнэ. Живоныг ангидаа ирэхэд өөр ангийн банд нар хажууд нь суудаг хүүг бүлэдчихэд гарч явж байгаа бол л та. Үүнд нэгдүтсэн Живон шууд нөгөө банд нар руу явж очлоо. Толгойлогчийг нь Тэхюн гэнэ. Хөөе, та нар миний ширээг муухай болгоцсон байна. Чи нөгөө Дуншигийн ангийн хөгтөө. Ширэгч нь завар болчихоо. Sorry. Чамд хөгжилтэй байд юм уу? Тийм гэхүүдээ амьд яваагаа мэдэрдیں۔ Дуншигийг 50 орхи. Ойлгосноо? Чи найз залуу юм уу? Нэрээ энэ хоёр үерхт юм шүү аа. Тэр яах вэ? Хан Соёныг өнөөдөр нэг банд гуйж явах шүгэн шүү. Соён жаалдчгүй хөөрхөн шүү. Би нэг гуйж үзт юм билүү? Тэгвэл ингээ. Чи Соёныг гуйчих. Тэгээд би Дуншигийг 50 орхи. Завсарлагаанаар Живон сургуулийнхаа гадаа талбайд найзтай туслах хэсгээ шийдэж ятнсан. Соёны ангийнхан биеийн тамирын хичээлд орж исэн учраас Соён ч ангийнхан дундаа тоглоно. Тэгсэн Живон Сим Соёныг утсаараа бичиж эхэлснэ. Би ер нь юу хийгээд нэ гэж бодоод бичлэгээ зогсоолоо. Энэ үед нөгөө залуус Живон руу мессеж бичиж хийх ёстой зүйлийг нь сануулсанд Живон эвгүй байдалд ордог. Завсарлагааны дараагийн цаг орох үеэр найз нь Живонд нэг цаас атгуулсанд гайхсан Живон цаасыг нээж үзтэл тэнд нь чамд төвөг удаж байгаа дуучлаарай гэж бичсэн байлаа. Ингээд Живон найздаа туслахаар сэтгэл шулуудна. За энэ үеэр хичээл дуусаж нөгөө ангийн банд нар ч хүрээд ирцгэн. За яасан шийдсэн үү? Гуйхтал болно үсттэй. Заавал зөвшөөрүүлэх албагүй үсттэй. Гуйгаад л болно. Амлалтандаа хүрээрээ. Тэгээ Живон шийдэмгээр гараад шууд Соён дээр ирлээ. Хөөе. Чи надтай болцоонд явахгүй. Нөгөөдөг чи хинээс гуйж ийн хөөе. Тэр гараа бичлэг хийгэрээ хөөе. Бичлэг хий. Тэги тохирлоо шүү. Юу гэнэ? Болж гин. Хичээл тараад уулзцгаая. Би явлаа шүү. Яагаад зөвшөөрч вэ? Юу болоод байна? Зангиж Живон гимгүү байж байгаад Соёнтай болцгуулсан бол Дон шиг найзтай баярлдаг. Тэгсэн хичээлийн цагаар Живоны Соёны гуйж байгаа бичлэг сургууль даяар тарсанд ангийнхэн банд нарч тэрэнд баяр хүргэж эхэлцгэн. Тэгсэн хичээлийн дараа Соён өөрөө Живон дээр хүрээд ирнэ. Тэгээд Ким Живон баха гэж асуугаад утсандаа миний найз залуу өөгдөө цөөнтэй ахлах сургуулийн 2 дугаар анги гэж тэмдэглэлээ. Өөрийг нь найз залуу гэсэнд Живон сандарна. Яасан? Чи өөрөө намайг эхэлж гуйгаа үсттэй. Найз залуу минь. Тэр ч тийм л дээ. Гэхдээ юу гэхээр миний хажууд суудаг хүүхдийг дээрлэхэд байсан юм л та. Тэгээ чамайг гуйчвал дээрлэхээ зогсооно гэхээр нь би очиод тэгээд чамд хэлсэн юм л та. Уучлаарай. Сайн найз байх нэ. Сайн найз үшээ. Зүгээр л хажууд суудаг хүүхд. Надад шалтгаан нь нэг их сонирн биш л дээ. Нэгэнд гуйсан юм чинь тийм үсттэй. Эсвэл надтай уулзах дургу байгаа мó? Үгүй, дургу биш л дээ. Зүгээр л харин би чамд таалагдсан гэж үү? Үгүй, зүгээр л шин юм турш үзэх гээд. Тэгэхгүй болохоор амьдрал уйдгартай биш дээ. Тэгэхээр үерхлийн дүрмээ тохирцгоё. Нэгдүгээрт товч тодорхой ярилцсан. Хоёрд зөвхөн хичээлийн дараа л харилцсан шүү. Гуравдугаарт жинхнээсээ бие биедээ сайн болохгүй.
За, би явлаа. Хаашаа тэрвэ? Би цуг явах ёстой лөө. Цуг явъя. За тэгээд хамт алхахдаа соён тэрнээс дуртай, өнгө дуртай, тоо дуртай, хичээл дуртай, хоол дуртай, жимс гээд асууж болох бүх зүйлийг асууж хариултуудыг нь нэг бүрчлэн утсандаа тэмдэглэдэг. Харин энэнд нь Живон жаахан тавгүй байна. Тэгээд соён тэрнээс үргэлжлүүлээд дуртай компьютер тоглоом, дуртай K-pop-ыг нь асуусан ч Живон аль алиныг нь сонирхдаггүй байлаа. Соёныг яагаад ингэж хачин ажиллаад байгааг нь мань Живон сайн ойлгодгүй. Автобус ирэхэд соён тэрнийг дуудаж хажуудаас суулгасанд Живонд хэдийгээр эвгүй байсан ч цуг суугаад автобусаар явна. Тэр хоёр хоёулаа жаахан бие барьцгаана. Тэгээд эцэст нь Живоныг мухаан ороод тэрэнд дуртай дуугаа сонсгохоор болдог. Чи ямар спортод дуртай вэ? Спортоор хичээлдэг юм шиг харагддаг. Спортод дургүй, хөлрөх дургүй, цэвэрхэн байх дуртай гэх үдэ. Чи жирийн хүн биш вэ шүү. Чи ч бас онцгой санагдлаа. Би ч онцгой л доо. Тэр өрөө Живоны аав гэртээ оройтож ирсэн учраас Живон ч оройтож унтжээ. Тэгсэн соёунаас сайхан амраарай гэсэн мессеж ирсэнд Живон найз охиндоо болсноо сандаг. Маргааш өглөө сургууль дээрээ ирэхэд хүүхдүүд бүгдээрээ тэрний талаар жигжуг хийцгээж байна. Живоныг гişрэндээ суухад дүн шиг их л баяртай сууж байна. Завсралгаанаар соёунтай таарсан ч үерхлийн 2 дугаар дүрмээс санаад мэндэлсэнгүй. Тэгсэн тэрний коридорт явж байтал нэг охин ирээд хоргоож эхэллээ. Соёуны сайн найз Жимин тэрнийг найзынхын сэтгэлээр тоглох чинь гэж бодсон байна. Энэ үед анги дотор нөгөө нөхдүүд уншигийг бас л дээрлэхэж зураг зурдаг дэвтрийг нь булаагаад тоглоом тохуу хийж байлаа. Тэгсэн Тэхюн ирээд Живонд өгсөн амлалтаа сануулад бусдыгаа зогсооно. Хичээлийн дараа Живоныг сургуулийнхаа гадаа зогсчээтэл соёун ирлээ. Тэгээд чи их гоё үнэртэй маа. Гэсэнд Живон сандраад цамцаа үнэртэж үзээд бокны үнэрлдээ. Гэсэнд соёун тэрнийг нь ч тоосонгүй гараас нь хөдлөөд явлаа. Тэгээд тэд тоглоомын газарт очиод өдрийг хөгжилтөд өнгөрүүлцгээнэ. Дараа нь дэлгүүр ороод гомон авч хамт идсэнд халуунагоотой бэлэн гомон сайн идэж чаддаггүй Живон эвгүй байдалд орсон ч хүчээр иддэг. Тэгсэн гомонгоо дуусгаж чадалгүй 0 руу гүйнэ. Соёун гэртээ ирээд компьютертэй өдөр нь болсон бүхнээ жаргалтай нь аргагүй тэмдэглэж авна. Маргааш нь хичээлийн дараа тэр хоёрыг дахиад уулзах гэж байтал соёуны найз охин гинэд гараад ирлээ. Тэгээд бандсан Живон тэр хоёртой хамт явдаг. Соёуныг Живонтой авахулсан зураг хараад баяртай байгааг харсан найз нь ч Живонд баг-багаар итгэж эхэллээ. Маргааш нь Живон соёунтай караоке ороод дуулсанд соёун баяртайгаар бичлэгийг нь хийж авдаг. Тэр орой бүр гэртээ очиод Живонтой өнгөрүүлсэн цагуудаа нэг бүрчлэн тэмдэглэж авсаар байлаа. Маргааш нь Живоныг сургуулийнхаа гадаа жижүүр хийгээд хог асгачээтэл Тэхюн баахан хүүхдүүдэд зодуулж байгаа харагдлаа. Тэхюн Живоныг хараад баярлсан ч Живон тэрэнд тусалсангүй. Тэгсэн нөгөөдөл мань хүнийг унгаж байгаад өшгөлтөл Живонч тэсэлгүй тэдэн лөө хог шидэж эхэлнэ. Нөгөөдөл уурлаад тэрнийг зодох гэсэн ч энэ үеэр нэг охин чангаар багшаа туслаарай хүн аллаа гэж чангаар хэлсэнд нөгөөдөл ээш тийшээ харцгаалаа. Тэгэд ангийн цонхоор нэг охин бичлэг хийж байгааг хараад тэд сандраад явцгаана. Гайхсан Живоныг хартал соёун найзтайгаа баяртай наргагүй зогсож байлаа. За ингээд Тэхюн Живон хоёр сайн найзууд болцгоно. Тэхюн соёуны найз Жиминийг караашилдаг болсон байж. Чи яагаад анхнаасаа надад туслаагүй? Би зодолдохдоо муу. Тэгээд чамайг сайн зодолдог гэж бодсон. Тэгсэн чи над чихэл муу юм бэ? Тэгээд зүгтаахгүй яасан? Зүгтаахтаа ч бас муу л да. Нэрээ чи хөлрөх дургүй штэ. Цусаа урсгаж уснаас хөлөрсөн нь дээр юм биш үү? Хэрвээ тэр ихэд та хоёрыг дахиад дээрлэх юм бол хэлээрээ. Надад бичлэг нь байгаа. Орон Живон аавтайгаа хамт өөдгөлсөн ээжийнхээ дурсгалыг хүндэтгэлээ. Аав нь эхнэрээ өнгөрснөөс хойш амьдрах эрч хүчгүй болсон байж. Живон ч ээжигээ их санана. Тэр том болох тусам ээжигээ улам илүү сандаг болсон гэдгээ аавдаа хэлээд аавыгаа хуучин шигээ зураг авч найзуудтайгаа уулзаж эхлэсэй гэж хүсэж байгаагаа хэлдэг. Аав нь яах вэ? Аавдаа бити санаа зов. Ээж чинь санах нь зовлон бишээ. Харин ч нэг төрлийн жаргал юм шүү дээ. Тийм л дээ. Гэхдээ та бас аз жаргалтай хөгжилтэй байх хэрэгтэй шүү дээ. За, ойлголоо. Ээжгээ үгэлдэг болох нь үү? Маргааш насны Тэхюн Живоноос салхаваллаа. Учир нь Живон соёун хоёроор дамжуулаад Жиминтэй уулзах боломж гарна гэж Тэхюн найдаж байлаа. Тэгсэн хичээлийн цагаар Живон соёунтай ерөөсө харьцахгүй байсанд Тэхюн гайхлаа. Тэгээд Живоныг анх удаа үерхэж байгааг ойлгосон Тэхюн туршлагатай хүний хувьд тэрэнд хэдэн зөвлөгөө өгдөг. Найз охиныхоо үгнээс зөрүүл толгоогүй болноо л гэсэн үг.
Гэхдээ найз охиныгоо хэлсэн үгнээс юусаа гарахгүй бол чи тэрнээс том асуудалд орно гэсэн үг шүү. Чи энэ хурдаараа хизээ найз охиноо үнсэх болж байна гэсэнд Живон ч нэгийг бодлоо. Живон Соёнтой номын санд суугаад хэндэж мэдэгдэлгүй загтлаар харцнаа. Тэгээд тэр зоргилж Соёныг амралтын өдрөөр болзоонд урьсанд Соён ч дуртай зөвшөөрлөө. За тэгээд тэр хоёр амралтын өдрөөр уулзаж далайн эргээр алхасаар нэг газарт очиод суудаг. Мань хүн гэртээ сэндвич хийгээд аваад ирсэнд Соён баярлдаг. Живон ээжигээ 5 жилийн өмнө өнгөрснөөс хойш гэрийн ажлаа өөрөө хийсээр угаад сурчсан гэдгээ хэлнэ. Хийсэн сэндвич нь Соёнд таалагддаг. Оройн тэр хоёр автобусын дотор хамт явж байтал Соён ядарсандаа Живоныг дэрлээд унтаад өглөө. Тэгснээс ирээд сандарч "Чи хэн бэ?" гэж хэлээд автобуснаас буугаад борон дундуур гүгээд явцдаг. Гайхсан Живон тэрнлөө очисонд Соён хаана юу хийж байгаагаа ерөөсөө ойлгохгүй байлаа. Живон сандраад "Хоёулаа өнөөдөр болцсон штэ, Соёна." Гэсэн ч Соён тэрнийг танихгүй байлаа. Тэгээд тэрнийг орхиод автобусанд суугаад яваад өгнө. Гайхсан Живон автобусны хойноос хэсэг гүйсэн ч цээжээр нь хатгаад гүйж чадалгүй зогсдог. Автобусанд Соён Жимийн лүү залгаад болсон явдлыг хэлсэнд удалгүй Жимийн ч Живон лүү ярьлаа. Автобусын дотор явахдаа Соён өөрийнхөө тэмдэглэлийг нэг бүрчлэн уншина. Тэмдэглэлд нь Живонтой яаж танилцсан тухайгаа бичсэн байна. Бас үерхлийн дүрмээ тайлбарлсан байлаа. Нэгдүгээрт харилцаа товч тодорхой байна гэсэн нь Живоныг хуучны зүйлийн асуугал санахгүй байж мэдэх учраас болгоомжлсон хэрэг байж. Хоёрдугаарт хичээлийн дараа харилцсан гэдэг нь хичээлийн дундуур Живоны талаар бичсэн зүйлсээ эргэж уншиж амжихын тулд байж. Гуравдугаарт бие биедээ жинхнээсээ сайн болохгүй гэсэн нь Живон өөрөөс нь удахгүй сална гэж бодсных байлаа. Соён энэ бүх тэмдэглэлээ уншаад өөрийнхөө нууцыг Живонд илчилсэндээ харамсан уйлж эхэлнэ. "За sorry байж байгаа. Борон та нарт гэсний гоё юм хэлээд хий. Кино үзэх агшнаа next level болгоо. Месси бол 100% дээд зэргийн Жапонико сортын будаагаар хийсэн премиум ангиллын эрүүл снэк гэж байгаа. Төмсний чипс шиг хүнд биш. Хөнгөн шаржгансан өвөрмөц бүтэцтэй. Хамгийн гол нь галзуу гоё амттай. Борогийнхон тайлбарыг үзэж байхдаа идэхэд яг тохирно заяа. Гэртээ сууж байхдаа ч кино театрт байгаа юм шиг л vibe-ыг мэдрэн гэд боддоо. Галзуу биз? BBQ chicken зүгийн балтай чихэрлэг гэсэн төрлүүдээс сонголтон хийгээрэй. Кино тайлбараа үзэхдээ Мессиг бэлд. Ягд гэвэл чигнэмиг дуусгатал жинхэнэ кино эхэлдэг. Месси шин мэдээж. За тайлбараа үргэлжлүүлцгээе. Тэгээд тэрний гэртээ ирэхэд нь Соён гэрийнх нь оролцоо зогсож байлаа. Тэгээд Соён Живонд үннээ хэлдэг. Ослоос болоод богино хугацааны ой санамжийн алдагдлалд орсон гэдгээ. Өөрөөр хэлбэл унтаад сэрэхтэй өмнө нь болсон зүйлээ бүгдийг мартдаг байж. Тэгээд Соён Живоноос уучлал гуйгаад зөвхөн шин зүйл туршихын тулд тэрнтэй үерхэж тэрнийг ашигласан гэдгээ хэлсэнд Живон "Чи намайг ашиглаж болно" гэж хариуллаа. Тэгээд хэлнэ. "Хэрвээ чи өнөөдөр болсон зүйлээ мартчихдаг юм бол надад өөрийнхөө бодит үннээ хэлсэн гэдгээ тэмдэглэлдээ бичгүй байхтал болно. Тэгээд л чи маргааш гэхэд бүгдийг мартчихна штэ. Чамтай хамт байх надад сайхан байдаг. Тийм болохоор энэ бүхнийг би хിവэр нь байлгахыг хүсэж байна. Тийм учраас хамтдаа маргааш юу ч болоогүй юм шиг л уулзцгаая. Гэхдээ хэрвээ чамд зүгээр бол шүү дээ." За тэгээд Живон маргааш насны эхлээд Соёны өвчтний талаар судалж эхэллээ. Хичээлийн дараа Живоныг санаан зовсон байдалтай зогсож итэл Соён ч юу ч болоогүй юм шиг л хүрээд ирнэ. Живон Жиминтэй уулзаж Соёны талаар үннийг хэлж өгсөнд талархдаг. Жимин ч найзд нь муу зүйл боллоо гэхэд найз нь маргааш гэхэд мартчих учраас муу хүнтэй үерхэх үе гэхээс болгоомжилдаг гэдгээ тэрэнд хэлдэг. Хариуд нь Живон өчигдөр болсон явдлыг битгий тэмдэглэж аваарай гэж Соёнд хэлсэн гэдгээ хэлнэ. Эннээс нь болоод Жимин Живонд бүр чилээ итгэх боллоо. Орой Живон аавда найз охинтой болсон гэдгийг хэлэхэд аав нь баярлнаа. Тэгээд өдөр бүр өгдөг мөнгөө нэмж өгөхөр болно. Живон ч аавда Соёны зургийг үзүүлдэг. Маргааш нь явцын шалгалтай амжилттай өгсөн мань дөрөв дугуугаар зугаалцгааж усан аквариумд очисон ч тэдний зорж очисон оцсон шувуунууд байсангүй. Тэгээд дараа нь Живон Соён хоёр далайн эрэгт очоод өдөржин тоглож оройн хамтдаа зогсож байхдаа Соён ямар их аз жаргалтай байгаагаа хэлсэнд Живон хариуд нь "Би маргаашийн чамаагч бас аз жаргалтай байх болно" гэсэнд Соён баярллаа. Живон Соёнд үдээсээ яаж тайлагдахааргүй үдхийг зааж өглөө. Маргааш нь Живон Соён Жимийн хоёрыг нэг газар дуудлаа. Ямар учиртайг нь ойлгоогүй тэр хоёрыг очтол Живон Тэхэн хоёр аврагтай моцон шувууны маскот өмсчихсэн зогсож байлаа.
Энэ сюрприз нь Тэхюний санаа байж. Тэгээд тэд хамтдаа зураг авахуулаад хөөгжилдөцгөн. Саюунч энэ бүх дурсамжуудаа нэгднэгэнгүй тэмдэглэж авсаар байна. Маргааш тэр дөрөв хамтдаа Живоны аавын ажил дээр очиод шилээр дурсгалын зүйл хийж байхдаа Жимийн Живоны аавыг алдартай зурагчин гэдгийг таниад улаан фэн гэдгийг хэлсэнд Тэхюн Жиминий өмнөөс аавтай нь ярьж өгч Жиминд кок авдаг. Хэд хоногийн дараа Жимийн Живонтой уулзаад Саюун оройтой унтахаас айдаг болсон учраас хэтэрхий их ядардаг болсон гэдгийг хэлнэ. Жаргалтай өнгөрсөн дурсамжуудаа мартахыг хүсэхгүй байсан учраас Саюун ун тогтворгүй болж. Иннээсээ болоод тэр өдөр хичээл дээрээ нойрмоглох болсон байна. Тэгээд Живон Саюунд санаан зовоод тэрний өвчний талаар улам илүү шаргуу судлах болдгоо. Удалгүй зуны амралт болохдог гэсэн байлаа. Тийм учраас Саюун Живон хоёр бие биедээ Живоны аавын шилний газарт хийсэн шилэн хүнээ дурсгал болгон өгдөг. Тэгсэн Саюун Живоноос илүү сайн хийсэн байна. Саюун дунд сургуульд байхдаа гар урлалын дугуйланд явдаг байж. Энийг нь сонссон Живон тэрэнд хүн тархиндаа биш биедээ ой санамжаа шингээж болдог талаар YouTube-ээс үзсэн гэдгээ хэлдэг. Ямар ч хүн ой санамжаа алдсан ч дугуй унах чадвараа алддаггүй нь энэнтэй холбоотой. Ингэж тэрнийг тайлбарласанд Саюуны сэтгэл хөдөлж тэр оройноос эхлээд энэ талаар судалж эхэлнэ. Тэгээд Саюун өмнөх өдөр нь хийсэн зүйлээ санах гэж янз бүрийн дасгал хийх болжээ. Энэ зур мань хоёрч өдөр бүрийг ямар нэг шин зүйл хийж зугаатай өнгөрүүлсээр. Тэгээд нэг өдөр тэд шүн дундын галт наадмын фестивалд оролцохоор боллоо. Фестивалийн орой дөрөв найз хамт цуглацгаана. Тэгсэн галт наадам эхлэх болоогүй байсан учраас Живон Саюуныг дагуулад усан онгоцонд суугаад хам мөрнөөр зугаалахаар явлаа. Тэгээд тэр хоёр хоёулаа хөлөг онгоцон дээр байхдаа галын наадам үзэсгэн. Энийг харсан мань хоёрын сэтгэл хөдлөлөө. Би энийг мартахыг хүсэхгүй байна. Чи мартахгүй. Ямар ч дурсамж ор мөргөө алга болдгоо гэдэгт би итгэдэг. Би 3 дахь дүрмээ зөрчихсөн бололтой. Би аль эрт зөрчсөн. Тэгээд Живон Саюуныг анх удаага үнсэн. Нэг өглөө Саюун сэрүүлэгний дугаар сэрлээ. Өрөөгөр нь дүүрэн тэрний ой санамж алдагдсан тухай дурсамжаа сэргээхтэн туслах мэдээллүүд хаана угаа тухай мэдээллүүд наалттай байдаг. Тэгээд сургууль дээрээ очиод найз Жиминтэйгээ уулзна. Тэгсэн тэр өдөр ягаад ч юм Живон сургуульд ирсэнгүй. Саюун Жимин Тэхюн хоёрт бүгдээрээ урдын шиг хамтдаа аквариум явж зугаацыг гисэнд нөгөө хоёр нь жаахан эвгүй царайлсан ч зөвшөөрцгөн. Саюун Жиминтэй ямар сургуульд орох талаар зөвлөлтөхөд найз нь тэрнийг зургийн сургуульд орох хэрэгтэй байх гэж зөвлөлөө. Саюунч баярлж найздаа зургийн дэвтрээ гаргаж харуулад Живоны зургийг үзүүлж энэ хүнийг мэдхүү гэсэнд Жиминий царай ховс хийлээ. Сайн ардаа энэ хүнийг таних уу? Сони юм аа. Би энэ хүнийг л өөрийн мэдлэгөө зурчаад ах юм. Чи үнэхээр танихгүй юу? Хэн байж болох юм болоо? Нэг л танил санагдаад байгаа юм да. Тэгсэн Жимин сүүлд Живонтой уулзснаа саналаа. Живон тэрэнд төрөлхийн зүрхний гажигтай учраас байнга эмчийн хяналтад байдаг гэдгээ хэлсэн байж. Тэгсэн сүүлийн үед тэрний зүрх эрс муудсан байна. Найз нь Саюуныг өдөр бүр жаргалтай байлгана гэж амласан. Гэхдээ надад хэрэг хугацаа байгааг би мэдэхгүй байна. Миний зүрх хизээч гинт зогсчих магадгүй. Зүгээрээ чи яахчгүй. Тэр нэг өглөө Саюун сургуулийнхаа гадаа Живоныг хүлээж өдөржин зогссон ч тэр гарч ирсэнгүй. Гайхсан Саюун тэрнлүү залгсан ч удсан салгаатай байлаа. Орой болсон ч Живон Саюунтай холбоо барьсангүй. Тэгсэн Жимин залгаад Живоныг нас барсан гэдгийг дуулгадаг. Үнэхээр Живоны зүрх гинэт зогссон байж. Маргааш нь сэтгэл нь хөмөрсөн Саюун Тэхюн Жимин 3 Живоны оршуулгад оролцлоо. Тэр шүн Саюун ерөөсөө унтаж чадсангүй. Жимин найзтайгаа хамт хонохдоо Живоны хэлсэн үгийг санджээ. Хэрвээ би өгчхүүл Саюуны тэмдэглэлээс миний тухай бүх тэмдэглэлийг устгаад өгөөрэй. Тэгээд Жимин найзынхаа төлөө Саюуны тэмдэглэлд байсан Живоны тухай бүх тэмдэглэлүүдийг флашнд хуулж аваад устгасан байж. Бас утсыг нь сольж ханан дээр байсан Живонтой холбоотой бүх зургуудыг хуулж авчээ. 기억 서적한 내 맘 한켠에 있지만 이제는 거리 나는 너의 목소리 그때의 대답은 없고
Маргааш өглөө Соён тэмдэглэлээ уншиж юу ч болоогүй юм шиг л амьдарч эхэлсэн бол Жимийн Тэхэн хоёр найзуудынхаа дурсамжийг тээж битүүхэн гонигтай амьдрах болж. Нэг өглөө Соёныг сэрээд ээж автайгаа хамт цай ууж суутал ээж ав хоёр нь нэг л хачин байгааг тэр анзаарлаа. Тэр өдөр Соён эмчтэй үзүүлтэл тэрний эмгээг багаар сайжирч байгааг хэлээд хэрвээ хуучны ямар нэг дурсамж эсвэл мэдрэмж хаажмар сэргэх юм бол тэр зүйлдээ илүү төвлөрч санахыг хичээх хэрэгтэй гэж зөвлөдөг. Баярлсан Соёнч найз руугаа утастаад энэ тухайгаа хэлсэнд Жиминч баярлнаа. Учир нь Соён сүүлийн хэдэн өдрийнхөө дурсамжийг ерөөсөө мартаагүй байдаг. Тэгсэн ч ямар нэг чухал зүйлээ мартсан юм шиг мэдрэмж тэрэнд төрсөөр байж. Соёныг энэ тухайгаа Жиминд хэлсэнд Жимин юу гэж хариулахаа мэддэггүй. Тэгээд Жимин Соёны өрөөнд ортол өрөөнийх нь ханаар дүүрэн Живоны зургууд байлаа. Жимин тэр хүнийг хэн гэдгийг санахын тулд санах бүрдээ зурсаар угаад ийм олон зурагтай болсон байж. Энийг харсан Жимин гониглнаа. Тэгээд тэр гэртээ ирж Соёны хуучны тэмдэглэлүүдийг гаргаж хараад уйллаа. Тэгээд тэр бүхний аваад Соён дээр очиж уучлалгүйгээд бүгдийг нь тэрэнд өгдөг. Тэнд хамгийн сүүлд бичсэн Живоныг мартаж болохгүй гэсэн тэмдэглэл байлаа. Тэгээд Соён Живоны талаар бичсэн бүх тэмдэглэлүүдээ нэгэнгүй үзнэ. Тэнд бас тэр хоёрын хамтдаа авахулсан зурагнууд байлаа. Тэгээд Соён компьютер дээр бичсэн бүх тэмдэглэлүүдээ нэгэнгүй үзэж, утсан дээрх зураг бичлэгнүүдэж үзлээ. 나랑 사귈래? 하던데 너 비밀장수라고. 셋, 후이. Маргааш нь Соёныг Живоны аавын ажил дээр ирэхэд аав нь хамаг юмаа зараад нүүх гэж байлаа. Тэгээд аав нь тэрэнд нэг жижигхэн хайрцагтай зүйл болоод Живоны падийг өгсөнд жижигхэн хайрцаг дотор Живонд Соёны хийж өгч байсан шилэн хүн байдаг. Живон энийг үлдээхийг хүсэх байсан гэж би бодож байна. Тэгсэн би тэрнийг сайн санахгүй байдаг. Соёна цаг хугацааны ирэхээр хүний дурсамж бүдгэрдэг юм. Гэхдээ зүрхний гүнд үлдсэн тэр зүйл хизээж өөрчлөгддөггүй. Энийг сонссон Соён гашуудан уйллаа. Дараа нь Соён өмнө нь Живонтой ирж байсан газраа ирж тэрний паданд бичигдсэн бичлэгнүүдийг үзээд ганцаараа өдөржин уйлдсан. Тэгээд Живонтой хамт ирдэг байсан далайн ирэг дээр ирээд тэрний хэлж байсан үгийг саналаа. Чи мартахгүй. Ямар ч дурсамж ор мөргөө алга болдгоо гэдэгт би итгэдэг. Хамтдаа энэ газарт дахиад ирнэ шүү. Тэгнэ. Хамт ирцгээе. Тэгсэн Соён Живон далайн ирэг дээр гутлыг нь үдэж өгч байсныг сандаг. Сорив хэдийгээр арилахгүй байж болох ч ямар ч зовлон өөр дүргэлжлэхгүй. Хүмүүс бибинэ аажмаар мартдаг бол харин би чамайг аажмаар сансаар байх болно. За ингээд Соён Живоны дүр төрхийг сэтгэлдээ зургалж инээмсэглэн зогссноор кино маань конец фильм. За энд хүрээд энэ галзуу киноны тайлбар маань дуусч байна. Залууг нь яасан ч хурдан аваа явчихвдаа гэж мөн нь бодогдлоо. Та нарт маань ямар санагдав да? Заримдаа бас догдолж, гониглж, хоёр ансгаа чигтүүлээд авах ч бас л авах л өстой мэдрэмжүүдийн нэг шүү, тийм ээ. Тэгээд мөн блогийнхэн тайлбар ойлгомжтой байж таалагдсан гэдэгт мөрөн 100% итгэлтэй байна. Өшөө 100% гэснээс манайхан энэ удаагийн дугаарыг маань хамтрагчаар байна штэ. 100% дээд зэргийн Japonica сортын будаагаар хийсэн премиум ангиллын эрүүл снэг Месси хамтран ажиллаа. Та нар маань кино үзэх агшна Месситэй next level болгоорой. Төмсний чипс шиг хүнд биш заяо. Хөнгөн шаржгансан өвөрмөц бүтэцтэй хамгийн гол нь галзуу гоё амттай гэж байгаа. Моборогийнхаа тайлбарыг үзэж байхдаа идэхэд яг тохирно. Гэртээ сууж байхдаа кино театрт байгаа юм шиг vibe-ыг мэдрэн гэд боддоо галзуу биз. BBQ chicken зүгийн балтай чихэрлэг гэсэн төрлүүдээс сонголтоо хийгээрэй. Кино тайлбараа үзэхдээ Мессиг бэлдээрэй. Яагаад гэвэл жигнэмиг дуусгахдаа жинхэнэ кино эхэлдэг. Месси. Тэгээд моборогийнхэн тайлбар ойлгомжтой байж таалагдсан бол энэ киног та нарт ярьж өгөх боломжийг олгосон Мессид баярлалаа гэсэн комментиг үлдээгээрэй. За тэгээд та нар маань сабадраагүй бол саба, дарцсан бол лайк дарахтал тэгэл болоо явчих юм. За тэгээд хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу киноны тайлбараар удахгүй эргээд уулзцгаая.